Хэрхэн дан системийг ашиглан Vision Fund аппликейшнд бүртгүүлэх вэ? Бүртгүүлэх товчон дээр дарна. Мэдээллийг дангаас оруулах сонголтыг хийж үргэлжлүүлэх товчийг дарна. Хэрэв та дан систем рүүгээ регистрийн дугаараараа нэвтэрч ордог бол регистрийн дугаар нууц үгээ бичиж нэвтрэх товчон дээр дарна. 1392 дугаар руу баталгаажуулах кодоо илгээсний дараа Send товчийг дарна. Үүний дараа цонхон дээр гарч ирэх зөвшөөрөх товчийг дарна. Аппликейшнд нэвтэрсний дараа утасны дугаар, имэйл хаягаа бичнэ. Үйлчилгээний нөхцөлтэй танилцсны үндсэн дээр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн дөрвөлжин чагталж үргэлжлүүлэх товчон дээр дарна. Одоо та нэвтрэх нууц үгээ үүсгэх хэрэгтэй. Таны нэвтрэх нууц үг нь 8-аас багагүй тусгай тэмдэгт том жижиг үсэг тоо орсон байх ёстой. Мөн урд нь нууц үгээ сольж байсан бол өмнөх 4 удаагийн сольсон нууц үгнүүдээс чинь ялгаатай байх хэрэгтэй. Бас таны зохиож байгаа нууц үг нь регистрийн дугаар болон утасны дугаар агуулаагүй байх ёстойг анхаараарай. Нууц үгээ зохиогоод 2 удаа давтан оруулна. Үргэлжлүүлэх товчон дээр дарна. Таны гар утсан дээр баталгаажуулах 6 оронтой тоо мессежээр очих бөгөөд энэхүү 6 оронтой тоог оруулж баталгаажуулах товчийг дарснаар таны бүртгэл идэвхжих болно. Ингээд та Vision Fund аппликейшн дээр амжилттай бүртгэгдлээ. Баярлалаа.